Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь байгаль нийгмийн орчин хичээл орно. Өнөөдрийн хичээлээр газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах аргаа суралцсан. Цүн хүүрөвчөнд юу байх ёстойг мэдэж авна. Гэрийнхээ хаана байвал аюулгүй болохыг мэдэж авах болно. Энэ бол газар хөдлөлт. Ээж надад газар хөдлөлтийн үед тайван байгаарэ гэж хэлсэн. Би одоо цүнхээ аваад яаралтай нуугдах ёстой. Цүнхээ толгой дээрээ авч толгоогоо хамгаална. Би одоо хаана орж нуугдаж болох вэ? Би угаалгын өрөөнд орлоо. Энд аюулгүй юм байна. Одоо хаана байж болох вэ? Гэрийн тогтон дээр гаръя. Энд маш аюултай юм байна. Би ширээн дор орлоо. Энд аюулгүй юм байна. Одоо цонхны хажууд очиж зогсъё. Энд зогсож болохгүй. Маш аюултай юм байна. За одоо хаана ордог юм блэ? Орон доогуур орлоо. Энд аюулгүй юм байна. Газар хөдлөлтийн үед орон доогуур, ширээн доогуур, угаалгын өрөөнд нуугдвал аюулгүй юм байна. Би газар хөдлөлт дуустал ширээн доор байна. Яана тог тасарчлаа. Энэ үед надад гараараа цэнгэлдэг гар чийдэн хэрэгтэй болно. Гар чийдэнгээ сайн цэнгэлээрээ. Одоо гэрэлтэй болчихлоо. Газар хөдлөлт болоход тайван байж хүчээ ганнаарай. Хамгаалтын хувцас өмсгөө мартаоцай. Одоо би эхлээд бэлийгээ өмснө. Дараа нь маск зүүн. Хамгаалтын малгайгаа өмснө. Би шархад суу учраас надад эмийн сан хэрэгтэй. Шархаа спиртээр арчиж цэвэрлэх хэрэгтэй. Шархны лент наана. Миний хөл бас шархалсан, бохирдсон байна. Спиртээр цэвэрлээд бент тавьж боочглоо. Ам цангаад байна. Ус уух хэрэгтэй. Би өлсөж байна. Жаахан юм идий. Би даарч байна. Надад зөөлөн дулаан бүтээлэг хэрэгтэй болно. Одоо сайхан дулаахан боллоо. Би одоо аврах багийнхын гэртэл хүлээн. Энд хүн байна уу? Бидэн дохио өгөөрэй. Би шүглээ чанга хүлээн. Панда, чамд тусламжийн карт байна уу? Надад тусламжийн карт байна. Нэр, Цэтгээ, цусны бүлэг, тэг, хаяг, Баян Монгол, холбогдох хүн, ээж, утасны дугаар, 9914 Тусламжийн картаар ээж аавыг нь олоход туслана. Хүүхдүүдээ гэртээ ганцаараа байх үед газар хөдлөвөл айх хэрэггүй. Тайван байж гэрийнхээ ширээн доор, орон доогуур эсвэл ариун цэврийн өрөөнд орж нуугдах хэрэгтэй. Цүн хүүрөвчөнд байх зүйл. Зайгаар ажилдаг жижиг радио, дааруул өмсөх хувцас, гараар цэнгэлдэг гар чийдэн, ус, идэх юм, жижиг эмийн сав, бэли, маск, зөөлөн дулаан бүтээлэг, шүгэл байх хэрэгтэй. Өнөөдрийн хичээлээр газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдэж авцгаалаа. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.